Батар дамжсрын гамингийн шонд боссоор нас нөхцийн гинлээ. Баг ханга дүргийн цогт баглоо. Боссоор тасарч болдгийм байна. Йоо. Хүн тасалж чал зогсоогоо байж юм а чи. Гэвтэж чамайг харахаас дургу үрж. Нөө энэ зургт мөртөөс алтаац. Энэ дуугийн жоо яглаа. Талуудын уулзалт хаалттай хаалганы цаанд боллоо. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бол талууд соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан байна. Одоо үзэгч та бүхэнд бас нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгая. Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас бидэнд мэдээлснээр Баг хангаа дүүргээс ерөнхийлөгчийн нэрээр нэгэн сонирхолтой захиа ирсэн байна. Тус захианд эрхэм хүндэт ерөнхийлөгчөө би Баг хангаа дүүргийн жирийн нэгэн оршин суугч Аглуу байна. Би таныг ерөнхийлөгчийн хуваар биш, жирийн нэгэн хүндэт хүний хувьд гэртээ урьж байна. Таныг би гэртээ авчирна гэж өөрийн найз ононтой авдар архиар мөрийдсэн тул та заавал хүрэлцэн ирнэ үү? Хэрвээ та ирэхгүй бол миний болон өөрийнхөө нэр хүндийг улс их орон даяар гутаан гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал архиндаа биш, таны нэр хүндэд муугаар нөлөөлөх тул та заавал хүрэлцэн ирнэ үү гэж бичсэн байна. Энэ захиаг ерөнхийлөгчийн тамгын газар анхааралд авчээ. Одоо эрхэм үзэгч та бүхэн спортын мэдээнд анхаарлаа хандуулна. Би яг содорч юм байна да. Хош ахтаасаа. Чи тэр өдрөөдөө сэнсэн тасалдаг болчаа. За чи над мөрийгөө гэж би өчтөр босоогоо тасалсан байна. Нэрээ босоогоо тасалж болдгийм байна. Хош тэр яа чи санаж ийн чи тэр нэг арх уудсан өдрөө санаж ийн үү? За чи үгээр 15 жил цуг байгаа шүү. Яг 15 жил өдрөө цуг арх уусныг нэг өдрөө санаж ийн үү? Яа чи нэг над томроод би чамаа одоо Монгол улсын ерөнхийлөгчийг гэртээ урьж чаддаг том гашуугаар сахиа хэмжээд эргүүлээд ирсэн. Тэрийг чи явуулсан юм хаашаа. Сая зурдаа чиний тухай ярьж Монгол даяараа шуугч байна. Мөр өөрөө сахиа хэмжихэд дунд нэг оноо миний нэрийг алдагшуулаад бадараад байх юм чи одоо. Би тэгэхээр сахиаргүй байж. Ирнэ гэж штэ таадвал Чи тэгээд намайг хорихгүй яасан юм бэ? Би чамайг хорсон штэ. Агтуу битгий дагчсан санжин тэгээд тас. Тэгээ би гацгүйгээд Баганга дүргийн холбоор ороод захиагаа явуулсан байж тээ. Одоо яг иргүү минь. Сая зургтаар гарсан. За хэн дүрг байна? Яг нь мөнгө байхгүй. Үгүй мөнгө амт ирэх чам бас нэг чихэр жимс уусуудаа авъя л та. Яна. Одоо би яана. Өшөө одоо яцхгоцод очирвадгүй чи ерөнхийлөгч ороод ирэх шүү гэлээрээ. Очирвата. Тэ очирвадгүй ороо. Багвантгаа байгаа шүү дээ юм уу чи? Багвант гэж ерөнхийлөгч болсон юм уу? Би тэг ямар юм байсан? Юу ямар гэж? Миний ирүүний сахыг орол дээр тавьсан дээр захалтай байсан. Мөнийггүй тэр хүний үйдгүүд гатагараагүй юм байгаа бүү мэд. Хүш юу сайхан билүү? Хэдэн билүү? Хэдэн билүү би санахгүй байна. Нэг үндэ шархан байсан шартай илтээ. Том битэй юм. Тэр биш үү? Оо. Тэгвэл биш ээ. Би өнгөрдөг наадмын нээлт үзэхэд жижигхэн цагаан нээлт юм байсан шүү. Тэгээд цагаан хэвэн дээр яваад ингээд цагаан эсгэн дээр ингэж яваад сүүдэн үлдэх намхан. Тэгээд нэг гоё үг хэлсэ. Би Монгол улсын зөөдөл цэвлээд ингээд аюу гоё. Эдгээр чи одоо хаашаа 10 хоногийн зайтай солигдоод байт юм хаашаа. За айгуу дөрүүлээ ирэн шүү. Тэгээд толгой үүсшин. Хой оноо. За манай ихэр манай аваа ирэл одоо адандаа наад чинь. Яхад амсгаа явж юм. Чум харуулда хоттоо эднийхээ хөд хийн чи. Эдний авгаан юу юм чи ой. Дугаартай чи. Хөөе чи өө. Чи одоо бити хүүхд ууд зариг хуугаад байх уу? За хүүхдэд 40 гараа 50 үрж гонд чи хүүхд байгаа тийм. Энд чинь надад нялах юм дөхөө. Яа мо шолом Мо хаалмсан дугаагаа чи. Хөөе чи одоо таяр арх хуугаад өөр ямар хийж байгаа? Эйчд байна ерөнхийлөгчийг өрдсөн байна. За харчи зүгээр. Хараараа чи. Би хөрөөгдөө өсөх гээд өөрөөсөө мөнгө харамлаад нэг чихэдээ ээбэл чам зүүж чадахгүй хоёр бүгдээ өнжүүлж явж байна. Наад бүхэл шаарж ямагс гоё юу? Чи зайл зүгээр. Авсан би чамаа салах шүү заа юу. Сал. Янчгад амар хайртай. Хогчин сахад өрсөн миний буруу юм уу? Хөөе би тэр ямар төрсөн авшаа? Энд юу нэс чинь ой? Чи гамбар шарсан юм уу? Үхэл өнөхгүй байна уу? Үхэлтэй гамбар өнөс. Нэр гамбар байсан. Авсан нэ. За чи баялаа. Хатар хөрсөн арчиж шүү чамаа зүгээр. Энд юу нэс чинь? Давсан жагон байгаа. Нэр давс хийгүү чи яа санаа шүү ёо. Ой, шоломсаа. Юу гэдэг юм бэ чи? Би чамд гоё шүүр авч гинэ.
Тэгээд яах вэ? Багангаар нисгүй юу? Түр нисэх юм уу? Нисэн штэ. Түр нисчүүтээ. Чи арай дэнднэ. Манай шалмасыг нэг шалмас гэдэг яа чи. Чи одоо салаач. Саднуудахгүй садна. Биш орцгоё. Ерөнхий ивэнд тэгч гачурд гарден. X-Plus Production үзүүлж байна. Супер X-Meter ханд шоуд Улаанбаатар хотыг байранд дагуулж байна. Соёлын төмөрлөн өдөр бүр 19 цагаас утас 32 91 73 523 Супер H. За гавал бөөнөр явъя. Таныг агдаг гэдэг баха. Тийм байна. Ерөнхийлөгчийн тамгын газараас явж байна. Тэр би чам хэлээгүй эргүү минь. Ирсэн биш таабар чинь. Мөн үү? Таныг онон гэдэг баха. Мөн өөсдөрөө эргэлэгч юм мөн үү? Гэтэ яам шүү. Оног гэдгийг. Танай эхнэрийн чинь инхрэ гэдэг. Сая энчээс гарч явлаа. Ууцаа. Та энчээс бас гарч явахгүй. Би агдаа уулзах хэрэгтэй. Йоо намайг дээгүүр таньдаг болсон юм уу ёо? Би тасарчаа гэдөө. Та энчээс гарч явахгүй юу? Эргэлэгч намайг юу гэж чинь? Онон манан сайн нүгэд боо болж гин нөө. Таныг өөрөө гарч чадахгүй бол бид нар хүч төрөмгөөлөн гаргана шүү. Үчи яах чи? Тагач. Агдаа. Таны бичсэн цагт ерөнхийлөгчд хүрсэн. Тэгээ сарын дараа таныг ирчин айчилж ирэхээр бодсон. Тийм ээ би тэрэн дээр том алдаа хийчихээ. Би тэрэн дээр хүлцэн үчи би дэдэг үе юм аа. Би ерөнхийлөгчд яг гэж би боддог. Та Монгол улсын төрөөр тэр ялангуяа ерөнхийлөгчөөр тоглоно гэсэн ойлголт байж болохгүй шүү. Таны бичсэн цагт чи ерөнхийлөгчд хүрсэн. Харин тийм ээ тэргээ буцаад аваад ураад хайчвал. Таны энэ байдлыг чинь холбооны мөрдөг товчоо болоод манай тагнуулын газрынхан мэдэх юм бол таныг ирж байцсан. Улмаар та хэдэн жил хоригдож магадгүй гэдгийг танд хатуухан сануулъя. Би Тийм ээ. за ерөнхийлөгчийг оруулчих. Та үгсэл чи. Энэ ажил зөвхөн Монгол улсын төлөвлөгөө бас дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа гэдгийг танд дахин хэлье. Дэлхий. Тийм ээ тий. Ваа багангаа агдлаа солиорлаа. Яа дэлхийг нэг сайт мая. Freedom. Одоогоос сарын дараа буюу ерөнхийлөгчийг ирэхэд ямар үйл ажиллагаа хөтөлбөр зохиогдохыг танд товчхон дурдж хэлье. Одоогоос сарын дараа буюу 6 сарын 10-ны өглөө 8 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос ерөнхийлөгч наашаа зүгэж гарна. Дулаахан хөслөгээрээ. 10 цагт ерөнхийлөгч Багангаа дүүргээр орж ирнэ. Та сумын засаг дарга болон тамгын газрынхантай тосч явах ёстой шүү. Би байх хэрэг байна уу? Ерөнхийлөгч нам хараад энэ багангаа жалмастай юм байна гэхгүй. 11 цагт ерөнхийлөгч танаа гэрчин айлчилж ирэх ёстой. Тэгвэл нэг ор сандал манд нэм тавья. Ганцаараа орж ирэхгүй байхаа тамгын газрын хүмүүс болон босод хэвлэл мэдээллийнхэн бас дагаж орж ирнэ. Тэгвэл тэднийг бүгд дэвсгэр авгаарай. Тэд нар хонохгүй байхаа. За. Өдөр 13 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахна өдрийн зоог барих ёстой. Надтай юу? Тийм ээ. Миний идэх хоол идэхгүй. Би чинь нан шим гэд гоймоо. Ерөнхийлөгч та хоёр тусгайлан бэлдсэн хүнсний зүйлсээр хийсэн ресторан болон хоолоор дайдах ёстой. Yes. Япаг. Өдөр 14 цаг 30 минутанд ерөнхийлөгчтэй цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдэд бэлэг гардуулах ёстой. За ахны ямар ч мөнгө төгрөг байхгүй шүү. Таны өөх бэлгийг бид нар уучлаад бэлдсэн байна. Тэгвэл ахтарыг бэлгэлчээрээ. Та биднийг сонсож байхгүй юу? За. Үдээс хойш 16 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахнаа саунд суун. Яг зөв. Манай энд орсууд ажиллах гоё саун байдаг аахгүй. Том навчтай яаллаа. Ерөнхийлөгчийг ороод ерөнхийлөг самаг ороод. Шараа хэрэг байгаа. Хэрвээ ерөнхийлөгч үсэх юм бол та хоёр шараа хэрэг ууж болох байхаа. Гэхдээ манай ерөнхийлөгч хэвчлэн сүү уудна штэ. Ууштараа. Чи сая яг хүнээрээ айгүй гоё боллоо. Тэгээд 18 цагт. Тавайч би ажлын чинь штэ. 18. Ууштараа. 18 цаг Багангаа дүүргийн бүх ард иргэдтэй ерөнхийлөгч та хоёр уулзалт хийжсэн. Яа, манай Багангаа намайг хараад шууд шоуд. Агдуу. Та томотоо байхгүй бол хамгаалагч нар таныг яаж магадгүй шүү. За ууслаарай. Тэгээд үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөд 19 цаг гэхэд ерөнхийлөгч маань Улаанбаатар хот руу одоо та үдэж гаргах ёстой. За би тэгвэл одоо аян зам хийрүүл айл юм мэдээдэрсэн жанаас нэмж юм боо. Бид танаар тоглоог байхаа. Та ч гэсэн биднээ битэд ажигнаарай. За. Тань бүгдийг ойлгосон бол энэ дээр гараа үсгийг зурхгүй юу? Надад баал байдаг. Мэдээж танд ямар юм болоо авах вэ? Бидэрт бол бүгдээрэнд нь байдаг шүү дээ. Зүгээр баа. Ууштараа.
Чи яг өөрөө байвлахгүй залуу байж. Заримдаа хүнээрээ баймаар санагддээ шиг ууснараа. За ахаа тэгээд ойлгосон бол тийшээ ороод бэлтгэл ажиллаж болохгүй юу? Ёо! Чи ямар амар чангатай юм бэ? Яваа. Та томатоо авахгүй таныг яаж магадгүй шүү манайх. Би ч яг баг хангаад байгаа л шүү дээ. Энд хэцүү хүмүүс байх шүү аа. Энэ үедээ сайн туулж ажиллахгүй болохгүй мэдв. Гэрийнх нь тавилах нь бүгдийг шинжлэх хэрэгтэй. Надад агдаг байдаг нөхрийнхөө ус сахтыг бүгдийг аваад нүүрэнд нь массаж, ялангуяа гаранд нь эдэг тослог сайн хийхгүй бол гарна гэж төмрийн хуурай шиг юм хараг. Айгуу бол ерөнхийдөө чи гарыг гинтэж магадгүй. Энэ тэрүүгээр таймер байр мэдв. Садаг орчныг ч гэсэн бүтцийн хувьд өөрчлөлтөнд орно. Одооноос ажиллаа эхэлцгээ. Адуусаа хөтгөө. Та гэр оронтойгоо танилцсан баг дөө. За. Энэ манайх мөн үү? Энэ одоо манайд үлдэх үү? Таныг томотоо хүмүүс бид нар үлдээж магадгүй. Яа. Наа айчгүй суухгүй. Наа чин төрийн хяналтанд байгаа сандал 3-1 дээр нь суу. Бүхэл юм төр гэж. Ямар гоё юм бэ? Би хөрснөөс усаад очих уу? Болохгүй. Тэр ерөнхийлөгчийг ирэхэд бэлдсэн тусгаалan шинжилгээнд орсон хүнсний эд зүйлс байгаа. Таны уух зүйл, нойлын өрөөний хажуудлын харанхуй өрөөнд чихээстэй байгаа. Тав нойлын өрөөний хажуудлын багтих. Яа. Алайцлаа. Танад үсэндээ хамаагүй хурж болохгүй шүү. Наа чин төрийн хяналтанд байгаа үс баясаа гараараа үсийн янз 1455-аас сая 787 дахь үсийг босгоо. Урдлын игнэний үс. Одоо яаж юм? Урдлын үс. Урдлын үс үү? Тийм ээ. Одоо боллоо. Одоо болсноо. Энэ 80 дахь үс ямар зөвөн байна. Наа чи төрийн хамгаалтайгоос шүү баг ордороо. Үечэрний ажилладаг юу? Та нар арай миний сууны үсийг авсан биш үү? Таныг унтж байхад бүх үсийг чинь хусцсан. Баярлалаа. Бааси багасэрүүдээ дэси. Арай дэнчэм сүнэс сууж болдгоо. Аглуу. Энэ аглуугийнх нүүц юм байж тээ. Хоош тэр минь найз аглуутайгаа уулзсан. Хаана? Наш ороод ирч. Эцэгс. Аглуу хаавна. Би байна. Бити майдад аглуу хаавна. Би Биш байна бити майдад чи. Манаа бэ. Мумбай. Яг мумбай. За юу вэ? Чи ямар амар өөр болсон. Танах ёстой дасарч чи танаг ирдээ. Томото байвал өгнө гинэ. Ой бач. Хөөш гадаастаа бүү юм болчих. Юу? Дагвар олонд харуул хамгаалт, гадаад дэвтүү харуул хамгаалт. Хинийч оруулахгүй, хинийч гарахгүй. Намааг л оруулж гин, намааг л гаргаж гин. Яа, чи миний найз юм чинь. Нөгөө нэг 5 дүүцэн штэ. Тий. Тэр чи бүгдийг гараа аваа явцсан. Хаж. Мэдгүй оронд нь усаа өргөдөр хийсэн уснаас орилж өгч гин. Усаа өргөдөрхөн голдныг мөөмө гаргасан. Гаргүй хүүхний юм баримгал байна ингээд. Тэр хүүхийг усанд орж байна. Яа. Гарын яц. Мэдгүй манайх авсан байгаа үз. Манайх нэр юм дискийг. Өс нөгөө нэг ахмад гураарч юм байна шүү дээ. Жампд усан шанд гурав. Би манай гурав. Нөгөө гурав чи гасчаа бичиг өмсөж суудсан. Шатар тоглоод тэрэлж өгч байна. Тоглож байгаа шатрааж ойлгохгүй хажуугаар нь харуул хамгаалтын тоглоо гэдэг саад. Яа. Манай аюуг нэр үнэн засарч байна. Хөш нөгөө нэг дөрөв өрөвдмөр зэлбэн хоо штэ. Манай барь ари тэдний буучаагүй. Буудаагүй хөргө бөөсөөр хаалгуугаа яваад идэв. Нөгөө дөрөв чи усанд оруулсан шүү үсийг хиймдүүлсэн амар гэж. Пүүдс юмуд байж байна. Монгол их цантаа дөрөв юм явж устгацсан. Гөлөг махсан ч тэн гэж яриад амар их цантаа болсон байна. Чи тэр дөрвийг дааж чаддаг үсээ янзлаа. Тэгдэг байж. Нөгөө нэг хөргөлөө нөгөө мужингэр штэ. Нэг олон гөлгөлцөн. Нэг олон мом болон дэвч зүйл. Тэ удлаа. Нэри. Хөш. Чи намайг яах гэж эсэж бодож байна? Яс. Их нэртэй хогцсон. Одоо салыг Тэмдэглээ. би нэг шаг цадаг дулмаатай уулчаад ирээ. Чи төөрчвөө бисаг ирээ авахгүй 2 цаг бодож төрлөө шүү. Манай намста таних хийцг болчих чи нэрээ. Яа. Сайн байна Оо сайн байна уу? Намайг одон чимэд гэдэг. Сайн байна уу? Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. Чуулган байна. Яа. Би ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрийн чи ихнэр болох ёстой. Миний ихнэрээ. Миний урд ихнэр яах юм? Өөрөө хиндэ. Оно. Уучлаарай. Би аглуутай ярьж байна гэж бодлоо. Оноо. Нөгөө шаг цадаг дулмаач шаг царгаа байж. Яасан? Хормог зүгээд үсээ засаад зүгээр маруулсан зардах болчих. Намайг танихгүй. Чи ерөнхийлөгч чи бай ачирмаар юм бэ? Чи аргагүй.
Ёор дээрээс дахиад бачаач арахгүй. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг одон жишээ мэддэг. Аглаа байна. Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. Оо за. Ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрөө чи ихнэр болох ёстой. Оо юу? Миний ихнэрээ. Тийм. Оо за. Та хоёрыг батлсан баталгаа энэ вэ? Ерөнхийлөгчийг явсны дараа 2 хоногийн дараа зуцлана. Та танилцж бодно. Яагаад надаас асуулгүй энэ бүгдийг хийж байгаа? Танаас асуух шаардлага байхгүй. Юу гэсэн үг вэ? Би хэрвээ дургуцвал яг үз. Таны дургуцах хамаагүй л дээ. Би тэгвэл надад зөвшөөрөхгүй гэж хэлэх хэрэг байгаа байна. Тэгвэл өөр хэн нэгэн аглыг энд авчирч болно. Надаас өөр аглаа байдаг. Байлгаж бодно. Яг л ерөнхийлөгч таныг хараагүй учраас. Тэг би хайч. Би жинхэнэ аглыг хайч. Жинхэнэ аглыг төрийн хар хайцны бодлогоор хаач байлгаж бодно доо. За ихнэр болоо бол ямар амир юм бэ? Тэгвэл өөрөө манад хоноод явах юм уу те? Би өглөө 8 дээрээ орой 5-д явах болно. За ингэж ажлыг додомдохгүй шүү та нар. Ихнэр бол ихнэр байх хэрэгтэй юм те. Одон тийгээ гэр орон цэвэрлээ хуцан руу гагадлаа. Таач сармагчны дэрхтэй хүн юм аа. Хош, аглуу бадарсан. Манай ихтрийг инхрийг аваа явуулсан сая. Хаашаа? Ерөнхийлөгчийн тамгын газраас аваа явуулчихлаа сайн. Яагаад гэж? Би хэлээдсэн байхгүй хэрэггүйгээд бас яад ингэж Монгол улсын ерөнхийлөгчид захиа хэмжээд агдлуугийн амьдрал сайжирсан юм чи хоёул амьдралаа сайжруулаад Америкийн ерөнхийлөгч захиа хэмжиж явуулсан байгаа үз. Сая явтаанаа ачаагүй аваач намайг гэд ордоо явсан. Одоо чи бод алдандаа намаа яана. Чи аваагаа ингэ нэг шар хариг аваачаа тайвшруулах бодсон. Уудгүй шүү дээ. Юу Инхри Уучлаарай би яриад чи оролцож иж магадгүй. Миний удахад эмэгтэй хүнд арх барьж утснаас цэцэг барьж очвол ямар вэ? цэцгүү. Ийгүү, иймийгүү. Бод хатууд нь ёстой хатууд нь. Чи намайг өхөр үнээх гэж одоо юу вэ? Ямар ч ажиж явъя нөгөөдгөө. Зааглуу. Юуны өмнө би танаас зогт мэдээлэл авах зүгтээ болов гэж бодож байна. Та ямар ажил мэргэжилд эрхэлдэг байсан бэ? Би мэрэгжлийн зураач байна л дээ. Оо маш гоё мэргэжил. Тэг тийм мэрэгжлэр ажиллааг удаж байна. Урд нь их нартай байсан уу? Нэг ч удаа ихнэр авч үзээгүй. Тэгтээ би өөрийнхөө хэмжээнд авгаа гэдэг үгийг тайлбарлаад үтцэн гэж боддгийг. Авсан хойно гай юу үгүй юу? Хадгал гэрхий гэдэг үгний довчлтыг мэдэх үү? Гэр гийгүү. Ойлгоо. Тэгвэл бараг та нарыг чийдэн гэж болох юм. За тантай ч цэцэрэхэд байх шаардлага байхгүй юм шиг байна да. Би танд ерөнхийлөгчийг ирэхэд яаж угтаж авах болоо? Хэрхэн харьцах? Дагалдан явах хүмүүстэй яаж бие авч явах талаар бяцхан хичээл заах бол. За. Яг 1 сарын дараа 6 сарын 10-ны өдөр 11 цагт ерөнхийлөгч танаа энэ хаалгаар орж ирэхэд та хаалганаас метр 50-ын зайн зогсоод эрхэм ерөнхийлөгч та манай гэр зурчлах нь миний хувьд нэг төрлийн баталгаа юм гэж хэлэх ёстой. Ойлгоо. За хаалга онголоо. Эрхэм ерөнхийлөгч. Энэ удаа ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар нь орж ирнэ. За хаалга онголоо. Ерөнхийлөгч. Энэ удаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар нь орж ирнэ. За хаалга онголоо. Энэ удаа танай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар орж ирнэ. Ерөнхийлөгч эзэн орж ир. Одоо орж ирлээ. Эрхэм ерөнхийлөгч. Та өчөөхөн миний гэрийн хаалгаар багтаж ядан орж ирсэн танд үнэхээр Багтаж ядан гэсэн үг байхгүй. шоргож орж Дэлгүүр тааруул. Би тантай ерөөсө тоглоогүй шүү. Эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт ирнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн баталгаа байлаа. Үнэхээр Хаяач юм бэ? ахад ороод ирдээ. Энд чинь хийгээд ямар дасгал уу юу? Али? Намайг тэрвэргэж би хэлээгүй шүү дээ тань. За уучлаарай. Ерөнхийлөгчийг тэрвэрч болохгүй. Ойлголоо. Тэгэж таныг ортуулахгүй. Ойлгоо. За орж ирлээ. Эрхэм хүндэт ерөнхийлөгч. Битээ ордороо гэж хэлсэн шүү. Та миний гэрт орж ирнэ гэдэг бол Битээ ордороо гэж хэлсэн шүү. миний хувьд Битээ ордороо гэж хэлсгүй. нэр хүндийн Үе ямар хоноод явахгүй юм уу? боловч яг гэдэг юм бэ? Барахгүй энэ хүн чи ажил хийхгүй. Яах гээд нөө. За ойлголоо. Ёо. Та нар одоо жоон хөвчлөлтөө байл та нэг л ингэсэн удсууд яваад ах юм. Орж ирж гин гэж одоо ганцаараа сургуульд хий. Манай ерөнхийлөгч урдаа эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт орж Саяхтай бадарсан. Инхри ихтрийг авсан чинь амар ууртаа гарч ирэхдээ нөгөө цэцгийг чи барьжаад өгсөн чинь амар өөр болдгоо шүү. Гэнт нөгөөд чи үнэрлээд нэг сонь хөдөлгөө хийжсэн өөстөө авчин. Манай инхри өөлт юм биш. инхри Тэгс инээс инээд юм бэ.
Энэс чи гацсан хоогооч ш. Тэгвэл галзуурч юм байна. Маш ирж явахдаа нөөцсгэн бай өнөрлөөд миний цээжийг дэрж явж яснаа хайрт минь хань минь гэж тэрэгч үгж юм. Хайрт минь намайг амьдрал гэж юм байт юм уу? Ой. Аглуу. Би чамтай урд өмнө мараалгүй загин жис бол намайг уучлаарай. Ямар хүү гинэ? Мараалгүй дээ. Чээр байгаа биш үү? Уучлаарай. Мараалгүй гэхгүй да. Чихэндээ юу зүүчээ? Манай амбарны төлхөрнөд. Манай он надад SNDIT-м хийчихсэн. Оо за. Би чамайг үнсчихв. За тэгээд хацчваа. Вэ юу гэж. Аяа. За хотлаа. Хүүх ямар зөөлөн хацтай. Би дараа ой хацсан хоогооч. Харин манай англи хөөрхий нээд иш. Ой, уучлаарай өөрөө чи харсангүй. Манай аглан гэр бүлийн өнгөсөн. Би нэг баяжтай цайсан дөрүүлээ манад ороод нэг ярьж суугаад танилцсан ямар уу? Үе харъя л та. Тэр ингээ хайраа маяг гэдэг болчиход байгаа юм да энэ одоо. Хай бид хоёрын араас ороод ир. Намайг тэрээч. Яа хайраа тэрээ. Энэ явдлаас хойш нэг сарын дараа. За. Би ч харгалаад явах юм байна да. Хоол гүйцэд идэхгүй. Хоол ямар байна? Янци чи ч үнэхээр мундаг тоглож юм аа. Би ч гайгүй хоол идэж шүү. Манай аав их гоё хоол идэх хүн байсан. Тийм үү? Ааваас сурч авсан юм их байна. Өө нэрээ. Бархуу. Чинзоо орж ир хоол идчих. Юу гэжтэй ажлын хийж байгаа юм чи. За. Хоол идчихээ. Орж ирэхгүй. Солиотой сар ингэж засаад баг тий. Нохож явсан ингээл морч явсан ингээл. Ажил шүү дээ. За бас тийм л байдаг бах та. Одоо би ч өндөг юм хэлэх үү? Тэгээ? Би ээжигээ гэртээ үрдсэн. Хизээ. Өчигдөр би ээжигээ уцаар яар. Манай ээж нь говь сүмбэр амир өчигдөр уцаар ирсэн. Тий. Тэгээ би ээжигээ яар. Ээж манай төрийн тэргүү ирэх чи гэсэн. Над битгэдэггүй. Чи согтуу байгаа юм уу гэд. Гүүдээ ээж би тэг би бүр бархуугийн яриулж итгүүллээ. Тэгээ маргааш ирэх юм уу? Маргааш ирэх гинэ. Би тэгтэн ээж та гоё дээлээ өмсөд ирээрээ. Бас төрийн тэргүүдээс уг нь авахулж ил та тийм ээ. Дурсгал. Тэнгүүдээ ээжгээ голдоо суужгаад хоёр хос ингээд одоо ерөнхийлөгчийн бит хоёроос нэг масуул яах вэ? Аглуу. Одон чимгээ. Та хоёр бие биендээ хайртай юу гэж асуух яах вэ? Юу гэж тэгж асууж байна? Яа магадгүй асууж магадгүй шүү. Суухгүй. Асууж магадгүй. За аглуу. Чи одон чимд хайртай юм хайртай. Чи аглуу хайртай бүгд хайр. Ерөнхийлөгч хайртай. Аглуу чамд хайртай гэдэг юм шүү. Чи хайртай юм хайргүй. Гот. Нэр асуу би шууд. Би бол хайртай ерөнхийлөгч гэж хэл. Бас ингэвэл яах вэ? Аглуу одон чимгээ. Та хоёр энэ баг ханга дүүргийн хүн амыг өсгөх тал дээр ямар бодлого барьсан? За, юу гэж тийм асуулт асууж идэх вэ? Манай ерөнхийлөгч нь залуу асууж магадгүй шүү дээ. За чи аглууд хэдэн хүүхэд гаргаж ирэх юм? За, хэдэн хүүхэд гаргаж ирэх юм бэ? Аглууд чи хэдэн хүүхэд ерөнхийлөгч би нэг 5 хүүхэд янзуулаачтай гэлээ. болоо чи харж байгаа шүү. Та нар ордын хоол идэлтэй. Аглуу. За юу вэ? За. Юу, хотоос мэдээлэл ирсэн. Тэгээ чамд хэлэхгүй болохгүй. Энэ яагаад вэ гэхээр ерөнхийлөгч энэ удаагийн танаа дээрх айлчлалтанд түр хойшлогдсон гэсэн мэдээлэл бид нар сайн авлаа. Гадаад дур маш чухал уулзалт болсон юм баха. Тэгээд сар агасын дараа танаа гэрч айлчилж ирэх юм баха. Тэр бол хэвийн амьдралд орж болно гэсэн. Бид нар ихсэн ажлаасаа түр бууж болно гэсэн. Би хот орлоо. Одноо буугараа за. За. Хот ороод тэгээд ээжигээ ирэнгүүт над руу ярьж аваад уулзаарай за. За. Чи одоо хэвийн амьдралд орж ийн гэдээ эргээд ингэвэ. Болохгүй шүү мэд. Ийм сайхан болчихоо да. За бүгдээрээ ажлаасаа бууцгаагаарай. За. Ингээд яваад өгч юм. За би ч явъя да. Болио аа. Та нар хүний засч авчаа тэгээд хаяад явах гэж юм. Би бодохдоо чиний амьдрал урдынхаас илүү гэрэл гэгээтэй болсон юм шүү. Тэгэлгүй яах вэ? Одно. Тэгтээ чи битэрийн хооронд салгаж болохгүй нэг юм байгаа үстэй. Тий. Энийг 2 хоногийн дараа цуцлах ёстой. Ерөнхийлөгч ирэхээр бол дахиад сэргийх баха. Хэрвээ би суцлуулахгүй гэвэл яах вэ? Чамаас асуухгүй дээ. Тийм л байна. Тэгтээ би
ээжигээ гэртээ урдсан маш даа. Би ээжтэй юу гэж хэлэх вэ? Ээж маань маргааш ир. За би зав цаа гаргаж байгаа. Нөгөөдөр ихэд ээжтэй чи ирж уулзсан. Нөгөөдөр үү? Тий? Нөгөөдөр заавал ирэх. Арай л гол байна та. Ээж маргааш ирнэ шүү дээ. За тэгвэл маргааш. Yes! Би тэгвэл маргааш чамайг ирвэл миний ээжтэй яаж уулзах талаар хичээл зааж өгье. Тэгээрэй. ийм маш сайн сур. Ээж хүн арх ухаа байсан. Би хүнтэй сус. Ээж би таныг үргэлж баярлуулж жаргаж өдрнэ ээж. 같이 сэтгэл бий ба.